Энэ засагт онцлог байгаа. За энэ бол сонгуулийн дараа зохион байгуулагдаж байгаа засаг биш. Амрах ажил салгардуулах ийм цаг хугацаа та бүхэнд үлдээгүй. Засгийн газар эрчимтэй, зоригтой, хурдтай тулгамдсан асуудлыг шийдэж ингэж ажиллавал би бүх талаараа дэмжиж ажиллана. Сайныг бодож мууг хэлэх ёстой, анхаарах шаардлагатай асуудлуудыг одоо хэлэхээс өөр арга байхгүй. Хуулийг дээдэлж ажиллах ёстой, ёс зүйтэй ажиллах ёстой. Хариуцлагатай байх ёстой гэж Монгол улсын ерөнхийлөгч Захиагийн элбэгд орж шийдлийн засгийн газрын 2 сайдыг ерөнхий сайд танилцуулах үед тэдэнд хандан хэлж байлаа. Засгийн газрын гишүүн тэр үеийн 2 сайдын нэг бол хөдөлмөрийн сайд Содномын чин зориг байсан юм. Үзэгч та бүхэнд миний Монгол ярилцлагын нэвтрүүлэг Монгол Ардын намын даргын зөвлөх хөдөлмөрийн сайдасан Содномын чин зориг эрхмийг урьж оролцуулаад байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө бол бас бидэнтэй ярилцахад өөрийнхөө цаг завыг гаргаж студид хүрэлцэн ирсэнд бол танд баярлалаа гэж хэлэх нь зүйтэй баг. Тэгээ хоёулаа асуултаа танаа нутгаас эхлэе гэж. Та бол Өвөр Хангай аймаг нутгийн зөвлөлийн дарга. Тэгээ танаа нутгаас бол асуултаа эхлэе гэж бодож байна. Нутаг орноор ойрын үед сонин сайхан юу вэ? Ер нь нутаг орондоо ойрын үед очих уу? Би өөрөө бас Өвөр Хангай аймагт төрж өссөн. Өвөр Хангай аймагаас одоо ажил амьдралын гараа одоо эхэлсэн. Тийм учраас бол Өвөр Хангай аймгийн завал одоо гарвал одоо Өвөр Хангай аймагт очдог, нутагт очдог. Мөн одоо нутгийн зөвлөлийн даргын сонголтууд ажлыг одоо 10 жил одоо хийж байна. Тийм учраас бол байнга одоо нутагтайгаа холбоотой бас ажиллаж амьдэрдэг. Өнгөрсөн 7 хоног Өвөр Хангай аймгийнхаа 10 ихэр хужирт хар орон хайрхан дулаан гэсэн одоо сумдад бас орж нутгийн хэрэгттэй одоо уулзаад ирсэн. Нутагт маань өнгөрсөн одоо 100 харьцангуй одоо бас сайхан болсон. Өвөл бол бас зарим сумдууд бас жаахан өвлж таварч жаахан хүндэрсэн. Хавар бас ялангуяа хойтол зүүнтийн сумдаас цас нэлээд одоо их орсон хаварч хүндэрсэн. Гэхдээ бас тэр хаврын одоо цасны үрээр одоо бас зүүнтэл ханган одоо сумдууд бас эрт одоо ногоотой цолгож байгаа бас тийм даваа тал одоо байгаа юм лээ. Нутагт маань ерөнхийдөө мал одоо төлөлт бог мал төлөлтөд дуусч байгаа. Бод малууд ийдэд төлж байгаа. Ер нь хаврын одоо ажил амьдрал одоо буцалсан. Ийм одоо сайхан цаг бас харьцангуй бас хаврын цаг бол дуусчих юм байна гэж бол одоо бодсон. Өвөр Хангай аймаг шилдэг аймгаар шалгарсан. Сүүлийн үед бол бүтээн байгуулалт чанга хийгдэж байгаа аймагуудын нэг. Аймаг сумын удирдлагуудтай та хэр холбоотой ажиллаж байна? Ер нь Өвөр Хангай аймаг сүүлийн хэдэн жилүүдэд бол үндсэндээ засгийн газраас аймагуудыг одоо шалгаруулах тогтмол одоо улсын одоо тэргүүний аймгаар бол шалгарч бол ирсэн. Би 2010 онд одоо бас Монгол Улс ерөнхий сайдын зөвлөхөр бас ажиллаж ирсэн. Тэр үеч гэсэн бас засгийн газар аймагуудыг одоо шалгаруулахад Өвөр Хангай аймаг бас шалгарч бас шагналуул авч ирсэн тодхон санаж байна. Өнгөрсөн онд одоо бас Өвөр Хангай аймаг бас улстай тэргүүлж одоо бас засгийн газраас шагнал одоо намайг одоо хөдөлмөрийн сайдаар бас ажиллаж яхад одоо бас одоо шагнал авч ирсэн. Ер нь бол сүүлийн жилүүд нутагт маань хөгжил цэцгэлт одоо бас ирсэн юм бол сайхан он жилүүд одоо болж байгаад бол баяртай байгаа. Гэхдээ энэ Өвөр Хангай аймгийн одоо хөгжил цэцгэлийн асуудал бол бүхэл одоо хүний одоо оролцоо дэмжлэг итвэх санаачлал бол одоо бас оролцож одоо бас байгаа гэдгийг би одоо зориуд одоо тэмдэглэн хэлхийг хүсэж байгаа. 3 одоо талын оролцоонд төвш одоо тулгуурлаж ажиллаж чадсны үр дүнд Өвөр Хангай аймаг нь одоо ингэж хөгжиж одоо дэмжиж дээшилж байгаа гэж бол үздэг. Нэгдүгээр асуудал нь манай Өвөр Хангай аймгийн иргэд маань одоо бас энэ орон нутгийн иргэд удирдлагыг маш сайн одоо дэмжиж зохион байгуулж байгаа ажлыг нь одоо бас уран мөнхийн зэрэгцээ идэвхтэй одоо оролцож одоо дэмжиж одоо үзүүлж ажиллаж байгаа маань энэ одоо сайн амжилтанд хүрэхийг хүртэл нөлөөлж байна. Хоёр дахь одоо асуудал нь бас Улаанбаатар хотод ажиллаж амжирч байна. Төр засагт одоо ажиллаж байгаа улсуудын бас оролцоо тэдний одоо бас дэмжигтэйгээр энэ орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалтын одоо ажлуудыг шийдвэрлэхэд бас асар их одоо бас оролцдог үүрэг одоо гүйцэтгэдэг эдний одоо оролцоо бас маш их одоо байгаа. Гурав дахь асуудал нь бол орон нутгийн одоо удирдлага маш одоо бас нэгдмэл баг одоо болж одоо ажиллаж чадж байгааг үр дүнд бол төсөв хөрөнгө оруулалтын ажлыг маш одоо нухацхан чанартай зохион байгуулж чадсны үр дүнд бол энэ Өвөр Хангай аймаг өдөө зэрэгтэй сайхан одоо бас хөгжиж байгаа гэж би бодож боддог. Тийм учраас энэ хөгжил цэцгэлтийн ажил бол хүмүүрийн одоо оролцоо, хүмүүрийн одоо хүчин чармайлт одоо бас маш их одоо чухал одоо байдгаа гэдгийг бас өрөөд одоо онцлжуулахыг бол хүсэж байна. Та засгийн газрын гишүүн хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд манай улс хөдөлмөрийн зах зээлийн тухай хөдөлмөрийн үнэлэмжийн талаар өөрийн бас санаж явдаг зүйлээ хэлээч.
Тэгээ ер нь бол Монгол улсын хөдөлмөрийн зах зээл маань өөрөө тийм нэг сонин одоо их бүтцтэй шүү дээ. Одоо нэг талаас хэмзэг гэх юм уу да. Улс ардын одоо аж ахуйд одоо ажиллаж байгаа 1.1 сая ажиллагчид байна. Эдгээр чинь бол үндсэндээ нэг 50% нь шахуу одоо малчид хуваар одоо аж ахуй эрхэлж өөрөө хэрэглүүд нөгөө өөрөө өөртөө ажлын байр бий болгоод явж байгаа малчид буюу хуваар одоо аж ахуй эрхэлж байгаа иргэд бол бүрдүүлж нийт ажиллагчдын баг 50%. Цаана нь бол нэг 15 орчим хувь нь уу одоо төрийн албан хаагчид бол бүрдүүлж ингээд үлдчихэж байгаа одоо 35% нь бол ажил олгогчдын одоо захиалгаар саналаар ажлын байрнаар ажиллаж байгаа ажиллагчдад бүрдүүлж байгаа ийм одоо бүтцтэй. Ер нь бол манай аж ахуйн нэг улсын бүртгэлтэй аж ахуйн байгууллагуудын бүтцийг аваад үүсгэж гэсэн тийм сонир бүтц байдаг шүү дээ. Нийт одоо Монгол улсад одоо бүртгэлтэй байгаа аж ахуйн нэг байгууллагуудын чинь 80 гаруй хувь нь бол зүгээр ерөөсөө нэг 10 хүртэл ажиллагчдтай жижиг аж ахуйн нэгжүүд эзэлдэг. Ерөөсөө Монгол улсын хөдөлмөрийн зах зээл ийм тийм онцлог ийм одоо бас эмзэг салбар. Тийм учраас бол үүнийг дагаад ажлын байр бий болох бодлого өөр байх хэвээр. Тухайн яг саяны миний хэлж байгаа шиг бол 3 одоо чиглэлээр бол хөдөлмөрийн бодлого явуулдаг. Нэгдүгээр асуудал нь төрийн албан хаагчдыг ажлын байраар хангах хөдөлмөрийн цалин хөлсийг нэмэгдүүлэх холбоотой асуудал нэг яригдах асуудал. Хоёрт нь тэр өөртөө ажлын байр бий болгоо явж байгаа хуваар аж ахуй эрхэлж байгаа мал аж ахуй одоо эрхэлж байгаа иргэдийг бас орлогыг тогтвортой ойлгох бодлого энэ их маш их чухал. Тэгээ гурав дахь асуудал нөгөө ажил олгогчдыг дэмжих замаар ажлын байр бий болгох замаар тэр одоо хувийн хөвшилд гэрээгээр одоо ажиллаж байгаа ажиллагчдыг ажлын байр хангах хэрэгтэй ийм одоо гурван бодлого явуулах хэрэгтэй заашгүй шаардлага байх. Тэгээ үүнийг нь дагаад одоо Монгол улсын хөдөлмөрийн зах зээл дээр ч гэсэн ажиллаж байгаа ажилчдын бүтцийг дагаад цалин өсвний бодлого ч гэсэн бас өөр үг. Ялангуяа одоо төрийн албан хаагчдын цалин өсвийг бол нэмэгдүүлэх засгийн газар өөр ажил олгогч учраас төрийн албан хаагчдын цалин өөр нь шууд шийдвэр гаргаад нэмэх бол болцоотой. Энэ бол нэг асуудал. Хоёр дахь асуудал нь тэр ажил олгогчтой одоо гэрээний үндсээр ажиллаж байгаа ажиллагчдыг өөрт байгаа ур чадварынхаа төвшнгөөс хамаарат ялгамжтай одоо цалин одоо авдаг байх. Ийм одоо тогтолцоо бүрдэх зас шаардлага байгаа гэж би үлдэж үздэг. За гурав дахь асуудал нь өөртөө ажлын байр бий болгож байгаа малчид хуваараа эрхэлж байгаа аж ахуй эрхлэгчд бол тэр ажлын байрыг нь одоо тогтвортой хадгалах нөгөө талаас орлогыг нь одоо тогтвортой одоо байлгах. Ийм одоо бодлого явуулж энэ хөдөлмөрийн одоо зах зээлийн бодлого, цалин өсвний бодлого уйдах хэрэгтэй гэсэн. Ийм учраас ийм гурван одоо ялгамжтай бодлого хөдөлмөрийн одоо эрхлэлтийн талаар цалин өсний талаар бол одоо явуулах ийм заашгүй шаардлагатай ийм онцлогтой манай орн гэж би болдог гэж бол үздэг. За манай Монгол улсад бол гадаадаас хүмүүсээс их ажлын байранд ирдэг те. Ер нь бол за энэ тал дээр бас таны бодлын үед ямар үеийн гадаадаас бас хүмүүс ингээ ажлын байранд ирж явах нь ажиллах. Ер нь сүүлийн жилүүдэд нэг уул уурхай нэлээд бас хөрөнгө оруулалт орсонтой холбоотойгоор гадаадын одоо хөрөнгө оруулалттай компаниудын тоо сүүлийн жил маш их нэмэгдсэн. Гэхдээ сүүлийн харамсалтай нь сүүлийн 3 жил бол нэг 11 онд гадаадын хөрөнгө оруулалт нь 4.6 тэрбум долларт хүрчээс бол одоо бол үндсэндээ 180 сая долларт хүрсэн байл гадаадын хөрөнгө. Ийм бодлого буурсан байл. Тийм учраас бол гадаадын хөрөнгө оруулалтын компаниудын үйл ажиллагаа сүүлийн жилүүд маш их одоо доголдож байгаа. Эд одоо ингээ гадаадын хөрөнгө оруулалт орж ирж исэн 2011 оны үед бол 12 оны үед бол гадаадын хөрөнгө оруулалт аж ахуйн байгууллагууд ажиллаж буй гадаадын одоо ажилтан дотоод ажиллагчдын одоо цалин өсний ялгамжтай асуудал маш их байна гэдэг асуудал маш их ярьдаг байсан. Энийг одоо би хөдөлмөрийн сайдаар бас ажиллаж байхдаа ижил урд төвшин одоо шаардж байгаа ажлын байранд ажиллаж байгаа гадаад дотоодын ажилтан бол ижил хэмжээний цалин өсөд авдаг байх хэрэгтэй гэсэн ийм одоо чиглэлээр одоо бодлого явуулах хэрэгтэй. Хөдөлмөрийн хуулийн шинжилсэн хуулийн төсөл боловсруулах энэ хуулийн төсөлдөө тэр ижил одоо ур чадвар шаардж байгаа ажлын байранд ажиллаж байгаа ажилтан бол гадаад дотоодоос үл хамааран ижил хэмжээний цалин өсөд авдаг байх хэрэгтэй. Ийм одоо зохицуултыг бол хөдөлмөрийн хуулийн шинжилсэн хариулгын төсөлд бол оруулж их хурлаар хэлц хэсгийг нь бол шийдүүлж ирсэн. За харамсалтай нь бол бидний засгаас гарсны дараагаар энийг хөдөлмөрийн хуулийн шинжилтийг бол их хурл буцаацсан байл. Энэ асуудал шийдсэн бол одоогийн энэ нөгөө гадаадын хөрөнгө оруулалт аж ахуйн байранд ажиллаж байгаа Монгол ажилтан гадаадын ажилчдын цалин өсний зөрүүтэй асуудал бол шийдэгдэх байсан. Одоогийн манай мөрдөөсөө хөдөлмөрийн хуулинд бол ийм хөдөлмөрийн ижил хөдөлмөрт бол адил хэмжээний цалин өс олох зохицуулт бол бий. Гэхдээ
хүүсийн одоо гендрийн ялгамж гаргахгүй гэсэн үгнээс өөрөөр хэлбэл адил хэмжээний ажил эрхэлж байгаа эрэгтэй эмэгтэй ажилчдын цалин бол ижил удаа байна гэсэн зохицуулт байх. Ерөөсөө ижил төвшин ур чадвар шаарж ажлын мэнд ажиллаж байгаа нийт одоо хүмүүсийн цалин бол ижил байна гэдэг агуулга нь бол оруулж игээ гэдэг асуудал бол би өдөрний сайд ажиллаж яхад хуулийн төсөлд оруулсан. Харамсалтай их хурл хэлц хэсгийн шийдвэр хилцүүлж чадах. Цаашдаа энийг бол бас аашгүй өөрчлөх ёстой асуудал байх юм. Та засгийн газрын гишүүн хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа яг ямар ажлыг амжуулж чадаагүй ажлууд бас юу гэдэг юм бэ? Тэг бид нар ардчилсан намын урилгаар бол засгийн газарт орж ажилласан. Харамсалтай нь ардчилсан нам бол бид 8 сар ажилласны дараагаар бол засгаас бол гаргасан. За хэдийг 8 сарын хугацаа богино хугацаа ч гэсэн бас хийж одоо хэрэгжүүлгийг бол асар их одоо их хугацаа. Хөдөлмөрийн сайдаар одоо томилогдоод би асуудал авч үзэхэд бол өмнөх засгийн газар 2.5 жилийн хугацаанд ажилласан хөдөлмөрийн эхлэлтийн хууль эрх зүйн одоо орчин сайжруулахаар нэг ч одоо асуудал шийдвүүлж чадаагүй байсан. Би тийм учраас бол хөдөлмөрийн сайдаар томилогдсон хөдөлмөрийн одоо чиглэлээр хууль эрх зүйн орчиг боловсруулах хэрэгтэй асуудал маш их онцгой анхаарсан. Нэгдүгээр асуудал нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл хэвийн одоо хууль тогтоомж өөрчлөлт оруулсан. Ялангуяа тэр үйлдвэрлэлийн осол одоо өртөөд амнаас алдаж байгаа ажилчдыг бол олгох одоо нөхөн төлбөрийн хэмжээг одоо нэмэгдүүлэх толботой асуудал, тийм ослоо гаргасан ажил олгогч төлөөр хариуцах одоо чангатай холбоотой асуудал, дээр нь ажлын хөдөлмөр юуны эрсдлийн төвшин ихтэй ажлын байрнууд ажиллаж байгаа ажилтныг бол амнаас эрүүл мэндийн даатгалд одоо ажиллах заавал одоо даатгалдаг байх. Ийм ажиллаар ажиллаж байгаа ажилтнаа амнаас алдах юм бол тэр 36 сарын цалинтай дүүц хүс хэмжээний мөнгөнд тэтгэмжийг арилжааны одоо даатгалаас одоо авдаг байхаар гихмичний юм одоо шиндэг одоо зүйлүүд маш одоо бас хийсэн. Энэ бол маш нэлээдэн үр дүнтэй болсон гэж бодож байгаа. За хоёр дахь асуудал нь хөдөлмөрийн хуулийн шинжилсэн хариулгын төслийг боловсруулж их хурлаар хэлц хэсгийг нь шийдвэж чадсан. Харамсалтай нь бол бидний засгаас гарсны дараагаар энэ асуудлыг бол засгийн газар буцаацсан байна лээ. Ер нь бол хөдөлмөрийн бодлоготой холбоотой хэд хэдэн асуудлыг шийдсэн. Ялангуяа аль болохоор одоо хөдөлмөрийн дэмжих сангаас гаргаж байгаа хөрөнгийг бол ажлын одоо байнгын одоо ажил одоо болох байнгын орлоготой болоход нь одоо чиглүүлдэг одоо байх тал бол нэлээд анхаарч. Би түрүүн хөдөлмөрийн зах зээлийн онцлогтой холбоотой ярьж нийт өөртөө ажлын байр бий болгож ажиллахад бол үндсэндээ тэр өөрт бий байгаа ур чадварт төшөглөөд байнгын одоо ажлын байртай болгоход нь бол хөнгөлтөө шаардлагатай багц тонд хөрөмжийг лизингээр өгдөг байх, хөнгөлтөө одоо зээлд одоо хамруулдаг байх юм одоо бодлого гаргасан. Хоёрдугаарт бол мэрэгжлийн сургалт өдрөнд төвөдөд төгсөж байгаа хүүхдүүдийн 35 орчим хөөнүүд бол 2 жилийн хугацаанд месүүтэд суралцж ур чадвар эзэмшчихэд тэгээд дараа нь ажлын байр олдохгүй гэнэд ажилгүйчдийг нь шилжиж байгаа юм. Тийм учраас бол месүүтэд суралцаад тодорхой хэмжээний ур чадвар өөртөө бий болгоцсон бол тэр ур чадвараараа өөртөө байнгын ажлын байр орлоготой одоо болгоход нэмлэг одоо үзүүлэх тэр ур чадвараараа өөртөө ажлын байр бий болгох явах шаардлагатай байгаа багаж тоног төхөөрөмжийг урт хугацаатай лизингээр оглогддог байх. Тэгээд одоо богино хугацаанд урт хугацааны хүү багтаа зээлийн одоо үйлчлэг болоод өгөх юм одоо хөтөлбөр хэрэгжүүлж энэ маш их одоо үр дүнтэй болж байгаа. Хоёр дахь асуудал нь хөдөлмөртийг дэмжих сангаас бол жижиг зээл бол олгодог аж ахуйн байгуул иргэдэд хөдөлмөрийн дэмжих сангаас жижиг зээл авчих иргэд аж ахуйн нэгжүүд маань барьцаа хөрөнгө байдаг учраас бол тэндээс бол жижиг зээл авч чаддгүй асуудал байна. Тийм учраас бол хөдөлмөрийн дэмжих сангаас жижиг зээл авч байгаа аж ахуйн нэгж байгуул иргэдэд хөдөлмөрийн дэмжих сангаас авч байгаа зээлийнхээ 80% нь өөрөө батлан даалт гаргахгүйгээр сангийн яамны дэрэгдэх батлан даалтын сангаас тусгай сангаас батлан даалт гаргадаг өөрөө авч байгаа зээлийнхээ 20% нь бол батлан даалтаа гаргадаг болгосон. Ингээд маш олон одоо тийм одоо шинжлэх зүйлүүд бол хийсэн. Ялангуяа манай малчид бол бас залуу малчдыг малжуулах одоо хөтөлбөр хэрэгжүүлдэг. Залуу малчдыг малжуулах хөтөлбөр тамхтай өмнөх засгийн газар үед бол малжуулалт төсөлд хамрагдсан малчин тодорхой хугацааны дараа малжуулах төслөөс хөтөлбөрийн дэмжлэг сангаас авч малтаа болсон хөрөнгө заавал бэлэмгөө төлдөг байсан. Манай малчид бэлэмгөө төлөхлөөр бэлэмгөөний хомсцолтой байдаг учраас бол бэлэмгөө төлж чадахгүй нэг асуудал маш их гардаг. Тийм учраас малчдад боломж олгосон. Хэрвээ та энэ малжуулах зарц бос хөрөнгөө боломжтой бол 2 жилийн дараа бэлэмгөөр нь төл хэрвээ боломжгүй бол танд сонголт бий болгоё. Боломжгүй бол та төлөөр нь одоо төлгээд ийм одоо бас нөхцлүүдийг бол шинээр одоо бий болгосон маш одоо үр дүнтэй болсон бахаа гэж бодож байна. За гурав дахь асуудал нь төрийн албан хаагчдад олгодог нэг удаагийн босолтгүй тусламжийг ерөнхий сайд ер нь улсад ажилласан жилээс нь үл харгалзахгүйгээр тэгштгэж одоо хүн болгонтод 10 сарын тэтгэмж олгодог бай гэдгийг бол би нэлийн одоо бас эсэргүүцэж байж төрд ажилласан төрийн албан хаагчдад төр бол тэгш шудраг хандах ёстой гэсэн асуудал ярьж ингээд төрийн албанд ажиллаад тэтгэврт гарч байгаа
дэвтэрийн жинхэнэ албаагчид ажилласан жил хамаарахгүйгээр тэгштгэж одоо 12 сарын цалин тэтгэмж авдаг биш. Улсад хэдэн одоо жил одоо ажилласан байна. Тэр ажилласан жилтийг нь дүүцэх одоо сарын тэтгэмж одоо авдаг байх юм одоо журам одоо бас боловсрол засгийн газар батлуулсан. Ингээд яриад бол маш олон ажлууд бий гэж бас хэлэх одоо боломжтой гэж. За тэгэхээр үзэгчдээ миний Монгол ярилцлагын нэвтрүүлэгт за Монгол Ардын намын даргын зөвлөх хөдөлмөрийн сайд асан Содномын чин зэрэг хэрхэн оролцож байна. За хэсэг хугацааны дараа эргээд студидтэй ярилцлага үргэлжлүүлье. Үзэгчдээ миний Монгол нэвтрүүлэг үргэлжилж байна. За өнөөдрийн дугаарт бол мэдээж Монгол Ардын намын даргын зөвлөх хөдөлмөрийн сайд асан Содномын чин зэрэг хэрхэн оролцож байгаа юм. За тэгэхээр хоёулаа асуултаа манай улсын эдийн засаг хүнд байна гэд яригдаад байгаа энэ зүйлээс үргэлжлүүлэе гэж бодож байна. Эдийн засаг хямраад байгаа юм уу? За засаглалын хямрал нүүрлээд байгаа юм юу? Тэгээ цааш нь яах ёстой юм? Энэ дээр таны бодол юу юм бэ? Тэр нь бол Монгол улсад бол эдийн засаг бол бас хямарч байгаа. За засаглалын одоо хямарч бол аль нь байна гэж юу бол үзэж байгаа. 4 жилийн одоо хугацаанд бол Монгол улсыг нийтдээ аж ахуйн гэж байгууллагууд засгийн газрын өөрөлт бол үндсэндээ 22 одоо тэрбум доллар өртөө одоо болгочлоо. Энээс одоо үзэгдэх үндсэндээ бол эдийн засаг бол маш одоо хүндэрч. За энийг дагаад нийгмийн иргэдийн одоо амжиргааны байдал маш одоо бас хүндэрч байна. Зөвхөн өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар үндэсний статистикийн газраас гаргасан мэдээлэлт бол өрхийн мөнгөн орлого бол 123 мянган төгрөгөөр бол буусан гэсэн юм статистик мэдээ гарсан байлээ шүү дээ. Үүнээс аваад үзвэл үндсэндээ бол Монгол улс бол энэ эдийн засгийн одоо хямралууд нэлээд маш их үнсгэрч байна. Өрхийн одоо орлого, иргэдийн одоо орлого одоо маш одоо тийм бууж яана гэдгийг бол одоо бас хэлэх одоо юм үндэс байна. За нөгөө талаас энэ сүүлийн улс төрийн нөхцөл байдлаас аваад үзэхэд бол Монголд бол бас энэ одоо засаглалын хямралч гэсэн одоо бас нүүрлж байна гэдэг бол хэлэхээс одоо бас өөр одоо тийм байдалд бол хүрч байна. Ялангуяа энэ сүүлийн цэцгийн одоо даргаыг одоо хууль ёсоор тогтцуулсан гэх мэтний энэ бүхэл одоо процесс аваад үзэхэд Монголд бол засаглалын одоо хямрал одоо бас нүүрлэх тийм одоо аюултай нөхцөл байдал бол үүсэд байна гэсэн ийм одоо хэлэх бол ийм одоо бодууд байна. За үүнээс одоо гарах одоо ямар арга байна? Ерөөсөө үндсэндээ Монголд бол улс төрийн одоо тогтвортой байдал бий болох заашгүй шаардлагатай байна. Тэгжээж улс төрийн одоо тогтвортой байдал бий болж төр засаг нь одоо тогтвортой ажиллаж ийж тэгээд одоо энэ одоо богино хугацаанд эдийн засгийг одоо хямралаас одоо гарах энэ ард түмний амжиргааны төвшин одоо нэмэгдэх заашгүй шаардлагатай байна. Бид бол засаг барьж явахдаа бол цалин тэтгэврийг бол үе шаттай байнга нэмэгдүүлж ирсэн. Өнөөгийн засгийн газар үндсэндээ 4 жил ажиллахад бол үндсэндээ цалин нэг 8-аас 10% нэмсэн байлээ ш нэмсэн шүү дээ. Гэтэл бол юуны үн чинь бол сүүлийн 4 жил үндсэндээ 50 орчим хувиар нэмэгдчихэд байдаг. Тэгэхээр бол цалингийн одоо өсөлт гэхтэл үндсэндээ үнийн өсөлт өсөн даруй одоо 3-аас 4 дахин одоо хоцорч байгаа. Ингээд аваад үзэхэд бол иргэдийн одоо ард түмний амжиргааны асуудал маш одоо хүндэрч байгаа. Тэгээд юм шиг энэ одоо богино хугацаанд одоо бид нэр энэ төв засагнууд маш одоо тогтвортой одоо ажиллах хэрэгтэй. Ялангуяа гол одоо үндэсний улс төрийн одоо намууд одоо төлөвшөх, улс төрийн намууд нь хоорондоо ойлголцдог, жившүүлцдэг ийм одоо улс төрийн одоо соёлд одоо суралцж бид энэ одоо хямралыг бол давах зайлшгүй шаардлагатай гэж бол үзэж байна. Эдийн засаг гэснээс та Сүв Батболд гишүүнийг ерөнхий сайд байхад нь зөвлөх нь байсан. За тэгээд 5-7 асуудал 1072 хувьцааны асуудлыг бол бараг гардаж хийж байсан хүн. Одоо эдийн засгийн хямраа тэр энэ хувьцааг зарна авна гэсэн явдал их өрнөд байна л та. Тэг би ерөнхий сайдын зөвлөхөр ажиллаж байхдаа бол энэ байгалийн баярыг иргэдтэй тэгш одоо шударгаар одоо хүргэх ийм одоо ажлыг бол анх удаа ахалж хууль эрхцэн орчин бол боловсронгуй болгоход бол оролцож ирсэн. Ялангуяа эх орны хишиг сангийн одоо хуулийн төслийг одоо өөрөө одоо ахалж бол их хурлдад оруулж байла. Мөн одоо тэр сүүлд энэ явсарны хүний хөгжил сангийн хууль одоо болж батлагдсан. Энэ хүрээнд одоо бид нэг иргэдтэй нөгөө сая 500 мянган төгрөг олгох, оюутнуудад 500 мянган төгрөг, ахмадууд сая төгрөг, за иргэдтэй ингээд нийтдээ нэг 21 мянган төгрөг олгож байсан. Энийг бол засаг одоогийн эрх хөрөгчд бол шүүмжилдэг ард түмэнд одоо бэлэн мөнгө тараасан маш одоо
муу үр дүнтэй арга хэмжээ өсгөж байгаа. Би бол тэгж бол үздэг. Энэ бол байгалийн байдлыг ард түмэнд тэгш шударгаар хүртэх ажлын одоо эхлэл одоо болж чадсанараа маш одоо давуу талтай. Хоёрдугаар олон улсын байгууллагууд ч гэсэн энэ эх орны хишиг одоо бас олгож ирсэн үйл явцыг бол тухайн үедээ иргэдийн амжиргааны төвшин тогтвортой жигд даваа явахд маш одоо эерэг одоо үр дүн үзүүлсэн гэж олон улсын байгууллагууд бас үнэлдэг, дүгнэдэг. Тийм учраас энэ муу арга хэмжээ болсон гэж үздэг. Хоёрдугаар энэ төвийн тоо хэлэхэд бол бид нар энэ эх орны хишиг сангийн хүрээнд бол иргэддээ 1.9 их найт төвийг бол олгосон байдаг. Гэтэл олон энэ одоогийн эрх баригчид бол 3 их найт төвийг Монгол банкад дамжуулаад өн тогтворжуулах нэлээд цөөхөн одоо аж ахуйн байгууллагууд маш одоо богинохтой хөвөрөөр олгосон байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол үндсэндээ ингээд хинийн олон хэрэг шиг одоо хамгаалаа явуулж, хинийн цөөнхийн хэрэг шиг хамгаалж ийн гэдэг энэ бодлогын одоо бас алдаанаас үүдэлтэй бас одоо иргэдийн эдийн засаг ямарч байгаа энэ ард түмний амьдрал бас дороотч ийм бол байдал байна гэж хэлж болох үндэстэй. Таны асуусан 1072 хувьцаатай холбоотой асуудалтай холбоотой засгийн газрын тогтоолыг гаргахад би бас оролцож ажиллаж ирсэн. Одоо энэ сүүлийн телевиз хэвлэл мэдээлэл гаргахад 1272 хувьцааг иргэд бол зараад байгаа гэсэн ойлголт гадар яриад байгаа юм лээ. Тийм энэ 1072 хувьцааг зарах тийм хууль эрх зүйн зүйл байхгүй. Энэ чинь нөгөө 1272 хувьцаа чинь одоо бол үндсэндээ үнд цаас болоогүй байхгүй юу? Нөгөө 5 толгойн эдийн засгийн хэрэгэлтэнд ороогүй байх. 5 толгойн эдийн засгийн хэрэгэлтэнд орж иж тэгээд одоо манай энэ чинь нөгөө 2 дахь зах зээл дээр хувьцаа нь одоо гарч ирж иж одоо бидний энэ 1072 одоо нэрлсэн байгаа хувьцаа эзэмших гэсэн хувьцаа 8 орно. Энэ 2 дахь зах зээлээр гарч ирдэл хүртэл энэ 1072 хувьцааг худалдах, шилжүүлэх, өвлөхийг бол хориглоно гэсэн засгийн газрын тухайн энэ шийдвэр ингэж гарчаас яг одоо хэвээр юм байна. Тийм учраас бол энэ 1272 хувьцаатай холбоотой асуудал бол энэ бол ерөөсөө тийм үнд цаас бол болоогүй одоогор бол тэр тийм учраас одоо тэр засгийн газрын тогтоолын дугуйх бусдад худалдах, шилжүүлэх, өвлгөх ямар тийм хууль эрх зүйн үндэс байхгүй гэж бол бас өрөөд бол хэлмээр байна. Манай улсын гадаад төр их боллоо. За хүн бүр өртөө болсон гэл улс төр ер нь хийх юм л та. Тэг хүмүүс ингээд яхад үнэхээр тэгэж их хөрөнд орчихсон юм уу? Гэхдээ ер нь бол өр зээл бол тавьж болно. Би бол одоо өөрөө эдийн засгч ер нь бол улс орон ч гэсэн бас зээл авдаг, айл гэр ч гэсэн зээл авдаг шүү дээ. Тийм учраас бол өр зээл авч байна. Хамгийн ялгаатай юм дээр бид юу шүүндэг гэхээр ардын засаг бол 21 оноос 90 он хүртэл бол засгийн газар бол 11 тэрбум долларт их өр авсан байж байдаг. Гэхдээ энийг бол бид нар 2004 онд бол 3 онд бол тэгэлж үуч чадчихсан. Энэ их өрөөр чинь бол урт хугацааны маш одоо богино хөвтэй ийм одоо зээл авчихсан. Тэгээд тодорхой хэмжээний Улаанбаатар хотыг босгож байсан, Дархан Эрдэнтийг босгож байсан. Тэгээд одоо үндсэндээ монголчууд 100% эрүүлэнд боловсролын үйлчилгээг үн төлбөрийг авч ялна шүү дээ. Одоогийн авч байгаа энэ эрх хүчтэй авч байгаа энэ 22 тэрбум доллар чинь бол яг нэг хэсэг нь бол 7 тэрбум орчим нь бол засгийн газрын зээл, үлдэж байгаа нь бол нэг аж ахуйн байгууллагуудын одоо авсан зээл. Нийт дүнгээр нь бол 22 тэрбум доллар орж идэг. Одоогийн авч байгаа засгийн газар авч байгаа өөрийн чинь бол хугацааны богинохон. Тэгээд одоо хүү асар өндөртэй арилжааны зээл аваад нэг дахь асуудал. Хоёр дахь асуудал нь энийг иргэн одоо өөрөө одоо өртөг бүтээгээд өөрөө энэ одоо зээлээ босаагаад төлчих тийм хөрөнгө дөрвтэй хөрөнгө оруулалтанд оруулж чадахгүй байгаад л бид нар шүүмж ядах байхгүй. Тэрнээс ерөөсөн бол зээл одоо аваад байгааг нь шүүмж ядах юм байхгүй. Урт хугацаатай зээл авах хэрэгтэй байна. Маш бага хүүтэй хөрөнгө оруулалтын зээл авах хэрэгтэй. Тэгээд авч байгаа юм эргээгээд одоо өөрөө эргэлтээрээ босаагаад төлчих тийм одоо хөрөнгө оруулалтын зээлийг авах хэрэгтэй гэж бид бол тэгж л одоо тэр талаас шүүмж ядах. За танаа намайг засаг барьж байхад нийгмийн халамжийн бодлого сайн, за цалин тэтгэвэр нэмэгдсэн гэж иргэдүүд ер нь хам сайтай байдаг. Тэгээ одоогийн засгийн газар энэ чиглэлээр нь хэр ажиллаж байгаа? Тэг ер нь бол Монгол ардын нам өөрөө нөгөө нийгмийн чиг баримжаатай зүүн чиглэлтэй нам. Тэр утгаараа бол нийгмийн хамгааллын асуудал, ялангуяа иргэдийн нийгмийн хамгаалал цалин хөстөө тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой анхаарал маш их хандуулдаг. Би ч гэсэн дэцэдэр ажиллаж байхдаа ч гэсэн бол энэ хичээлээр маш их ажиллаж ирсэн. Би нэг л жишээ хэлье л да. 2000 онд одоо Монгол ардын нам засаг авч байхдаа бол ардчилсан холбоо эрсдийн засгийн газар Монгол ардын намд бол засгийг 2000 шийдвэрлэхэд бид нар 6 сарын цалин тэтгэвэр өртөө засгийн газрыг анх хүлээж авч байлаа шүү дээ. Тэгээд одоо бид нар 2000 онд энэ цалин тэтгэврийн зээлийн төлөөд тэгээ 2000-аас 2004 онд бол цалин бол үндсэндээ 2 дахин одоо нэмэгдүүлж чадчихсан. За 2007 онд гэхэд 7-оос 8 онд гэхэд бид нар бол цалин бол үндсэнд нь бол 3 дахин одоо нэмэгдүүлж байлаа.
Хамгийн сүүлд одоо намайг Батбол цайдын зөвлөхөр ажиллаж 2012 онд бид цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргаад 8-аас 12 онд бол үндсэндээ цалинг бол 2 дахин одоо нэмэгдүүлж чадчихжээ. Энэ бол үндсэндээ зүүнний чиглэлийн нам одоо нөгөө зүүнний иргэдийнхэн олонхын хэрэгшээг хамгаалдаг нам учраас бол нийгмийн хамгаалалт. Гэтэл одоогийн засгийн газар би түрүүлсэн 4 жил бол засаг барьж байхдаа бол цалинг бол дундаж 8-аас 10% нэг удаа нэмсэн байдаг. За тэтгэврийг бол 20-оос 25 төгрөгөөр 2 удаа нэмсэн байдаг. Гэтэл цаан чинь юмны чинь 50%-аар өссөн байдаг. Гэтэл ингээд энэ цалин тэтгэврийн чинь өсөлт юмныхаа одоо үнийн өсөлтөөс даруй 3-аас 4 дахин хоцорч ядах. Тэр хэмжээгээр одоо бидний худалдан авах чадвар маань нөгөө төрийн маань хань шид унаад бидний худалдан авах чадвар үндсэндээ ингээд юмаа 100 төгрөгөөр авдаг байсан юм өнөөдөр бол 100 төгрөгөөр авч байгаа. Гэхдээ бид нар нөгөө 50 төгрөгтэй тэнцвэр чимээг л одоо авч байгаа байхгүй. Ингээд бол бидний худалдан авах чадвар бол унчаад байгаа маа гэдгийг бол бод түүнийг бол хэлмээр юм. Би ерөнхий өдрийн сайдаар ажиллаж байхдаа 3 талт улсын хилцээрийг байгуулад 90 тэрбум төгрөгт багтааж төрийн албан агчдын цалинг бол нэмэгдүүлээ. Нэмэгдүүлэхт ихний ээлжинд цалин багтаа байгаа энэ төрийн албан агчдын цалин ихний ээлжинд нэмээ. Эдгээр иргэдүүл эдийн засгийн хамралд илүүтэй одоо нэрвэгдэж хэрвэгдэж байгаа учраас бага цалинтай иргэдийг нь бол цалинг үнийг хэд нэмэгдүүлээд 90 тэрбум төгрөг бол төсөвтөл тосгож чадчихсан 15. Харамсалтай нөгөө 9 сарын хавьцаа бид 10 сард шийдвэр гаргуулна гэж хэлсэн. Засгийн газар бид 8 сард Монголд засгийн газраас гаргацсан учраас энэ шийдвэрийг хэрэгжүүлж чадаагүй. Тэгэд дараагийн засгийн газар энэ одоо 90 тэрбум төгрөгтэй багтааж цалингууд нэмэгдүүлж чадаагүй. Өнөөдөр бол үндсний 3 талт улсын хилцээр бол хэрэгжит одоо маш муу уржигдрахын үйлдвэрчлийн байгууллагууд жагсаалт цуглаан хийж лээ л дээ. За түрүүн та ярьсан хөдөө өсөж төрсөн гэж тэгээд малчтын нийгмийн асуудал гэж сүүлийн үед бол ер нь их яригдж одоо шийдэх гэж оролдох боллоо л да ер нь л. Тэгээд таач бас энэ тал дээр байр суурь илэрхийлдэг. Өнөөгийн нөхцөл дээрх асуудал ер нь ямар байгаа юм бэ? Ер нь бол монголчууд бүгдээр л одоо нүүдлийн одоо мал аж ахуй эрхэлдэг, нүүдлийн одоо соёл таар тун, тэр малчтын нийгмийн хамгааллын асуудал хүн болгон бол мэдж байгаа. Би тэр бас өнөөдөр улсад одоо ажиллаж байгаа ажлагчдын том 1.1 сая байгаа. Гэтэл энэ 1.1 сая чинь бол 250 орчим мянган нь бол малчтай байхгүй юу? Тэгсаатлаа малчтай бол усаас салхи авдаггүй, өөртөө орлогоо бий болгоод явж байдаг юм асуудал. За нөгөө талаасаа малчтын дээр бол үүсэж байгаа асуудал хоёр одоо хүндрэлтэй асуудал байгаа юм. Нэг дэх асуудал нь малчтын одоо энэ өдөө аж ахуйн бүтээгдэхүүн үн одоо үнгүүцчихлээр малчт бол үндсэнд орлогогүй болчихж байгаа. Тэгсэн хатлаа нөгөө талаасаа малчтаас гарч байгаа төрийн одоо үйлчлэгийн одоо хөлс бол нэмэгдэж эрүүл мэндийн даатгалт гэтэл одоо энэ жил 6 дахин нэмэгдчихлээ. Эрүүл мэндийн даатгал чимтгэл 6 дахин нэмэгдчихлээ. Дээр нь оюутны сургалтын төлөв үндсэндээ сүүлийн 3 жил дундаж 50% нэмэгдчихлээ. Тэгсэн хатлаа малчтын орлого унаад байдаг. Тэгсэн хатлаа малчтаас гадуур зарлага нэмэгдээд байгаа учраас малчтын энэ одоо орлогын асуудал маш их хүнд байна. Хоёр дахь асуудал нь малчид нэг бидний судалгаагаар 90 орчим хувь нь бол нийгмийн даатгалд бол хамрагдахгүй байгаа юм. Тэгэхээр бол малчтын бол 90% нь бол нийгмийн баталгаа нь бол маш одоо муу. Өөрөөр нөгөө өндөр настай болсон хоноо тэтгэврт гарах одоо нийгмийн баталгаа нь одоогор үсэйг байна гэсэн юм асуудал. Тэгээ гурав дахь асуудал нь малчт бол баянгийн одоо нөгөө нар салхинд ажиллаж байдаг одоо маш их уртцаагаар одоо ээлж амралтгүй ажилладаг тийм ээ усан бороо орсон чил хүүтэн салхинд үтсэн шалуунаар шатсан ч нөгөө малч хуу малынхаа хонос одоо явж байдаг ийм одоо бас нөгөө халуунд нь халж хүүтэнд нь одоо хөрч байдаг баялагын одоо эрсдэлтийн хатуу ширүүн нөхцөлд бол яг одоо улаан нүрээрээ баялагын одоо хатуу ширүүний нөхцөлтөд тулж байдаг бас бол малчт тэр утгаараа малчтын баялагын малчтын хөдөлмөрийн аюулгүй байдал хөдөлмөр зохион байгуулалтын асуудал дээрсэн бид бол анхаарах хэрэгтэй гэсэн юм бол бодлоо. Яг хуу сүүлийн үед засгийн газар малчтын орлоготой холбоотой анхаарал зээлийн хувь 10 болголоо ялдаг. Энэ бол бас нэг ялын бас зөв арга хэмжээ юм шиг. Гэхдээ хамгийн гол нь миний бодлоор малчтын зээлийн хувь 10% болгож бууруулах биш. Ерөөсөө малчтын дээрээс махыг нь ноос арьж хэрэгнэл үнэтэй болгож өгөх хэрэгтэй. Малчтын орлогыг нь тогтмол болгох хэрэгтэй байхгүй. Ингэж чадах юм бол өнөөдөр малчид нийгмийн даатгалынхаа шимтгэлийг төлж чадна, эрүүл мэндийн даатгал шимтгэлийг төлж чадна, хүүхдийн сургалтын төлбөрийг төлж чадна. Банкнаас зээл авч хүү төлөхгүйгээр амьдрах юм боломж байгаа байхгүй. Тийм учраас бол хамгийн гол нь малчтын зээлийн хүүг одоо бууруулах гэхээс илүү тэр малчтыг хөдөө аж ахуйн одоо гаралтай төв үеийг одоо мах сүв арьс ширийг нүнтэй болгох тэгжээж одоо малчтыг байнгын тогтвортой одоо орлоготой одоо болох асуудал бид зааш анхаарах хэрэгтэй асуудал байх юм. Улсын хурлын гишүүдийн ёс зүй хариуцлагын талаар ер нь юу хэлмээр байна? Улсын хурлын гишүүдэд бүрийн эрхтэй холбоотой асуудал. Тий, би өөрөө улсын хурлын гишүүн болж үзээгүй л дээ. Саяхан сонгуульд бол оролцож байсан. Гэхдээ бол хөндлөнгөөс нь харж байхад бол бид нар бол хоёр юм дээр бас бид бас анхаарал хандуулна гэж байна. Нэг дахь асуудал нь
улсын их хурлын гишүүн ч гэсэн бас ёс зүйтэй байх хэрэгтэй. Хэлсүүгэндээ хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй. Тэр утгаар би бол энэ одоогийн хуулинд нь бол улсын хурлын гишүүн хэлсүүгийнхний төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн юм яригддаг. Тийм учраас бол яг улс орны хөгжилтэй холбоотой асуудал төр маргалдаж болно, тийм ээ. Харин бусдаа хүндэтгэлтэй хандлах, ёс зүйтэй хандлах, тийм ээ. Энэ талаас нь бас энийг бас жаахан тийм жоохон хүрээг нь жаахан хязгаарж өгөх тийм бас тийм бол би тэгж бод нэг дэх асуудал. Хоёр дахь асуудал нь хүн болгон бол хуулийн өмнө шүүхийн өмнө бол эрхтэгч байх хэрэгтэй. Тэр утгаараа хэдийгээр тэр халдшгүй байдал байлаа ч гэсэн тэр халдшгүй байдлын асуудлыг ч бас яг би бол тодорхой хумих хязгаарын жоохон бас багасгах хэрэгтэй юм гэж бодож байгаа. Яхаар энгийн иргэн хүн бол хулгай хийгээ баригдсан л бол тэгээд шүүх цагтаад очдөг. Яхаар их хурлын гишүүн хүн тэр заавал үүдэл дээр баригдааг бол тэр шүүх цагтаад очих болохгүй ингээд халдшгүй байдал ингээд хаагдчихлахгүй шүү дээ. Тэр халдшгүй байдал гэдэг нь бол тэр юм хулгай хийсэн бол халдшгүй байдал нь үйлчлэх биш, харин тэр хүний юу гэдэг аюулгүй байдал, мэдээлэл авах аюулгүй байдал, мэдээлэлд улсын нуустай холбоотой асуудлыг бас бусдад хөдөлгөхгүй байх, алдахгүй байх. Тэр асуудал нь халдшгүй байх тухай асуудал болохоос биш, өөрийнх нь гаргасан хувийн алдаатай холбоотой асуудал халдшгүй байдал гэдэг асуудал бол өөр байх гэж би тэгж боддог. Тийм учраас бол ерөн цаашдаа бол энэ их хурлын гишүүний халдшгүй байдалтай холбоотойгоор энэ эрх хэмжээтэй холбоотой асуудал бас жаахан цэгцэлж яхан бас хүрээг хязгаарыг бас жаахан хумих хэрэгтэй юм би гэсэн тийм бодлоо байдаг. За сонгуульд өгч юм. Та өнгөрсөн сонгуулиар Өвөрхангай аймагт үнэмлэхүй санал авч ялсан байдаг. За тэгээд өөр хүн таны оронд улсыг хурцуулсан. Энэ талаар хоёр нь. Энийг яг олон жил ярьсан дэ манай иргэд бол надад хэлүүлтгөө маш сайн бол мэдэж байгаа. Ер нь бол ардчлалын түүхний 25 жилийн түүхэнд л үндсэндээ ард түмнийхэн сонголтыг шүүх цагдаагаар далаалгаж авсан анхны л тохиолдол гэж би тэгж боддог шүү дээ. Үндсэн хуулинд бол ард түмэн өөрийнхөө төлөөллийг шууд сонгоно гэсэн үндсэн хуулийн заалттай. Тэгээ ард түмэн бол 12 онд Өвөрхангайхан бол Монгол Ардын намыг дэмжээл. За Монгол Ардын намаас нэр дэвшигчдийг дэмжээл бол өмнөх бол олонхын санал өгсөн. За би бол 48%, за надтай хамт өрсөлдсөн төмөрхөө бол 43% санал бол авсан байдаг. Гэхдээ насан туршаагүй хоёр хүүхэд оролцуулсан байна гэдэг ганцхан шалтгаанаар битэрийн бүр эрхийг бол хүлээн зөвшөөрөв шүү дээ. Энэ бол хамгийн гол нөгөө тойргийн хороо битэрийн сонголтыг хүлээн зөвшөөрөөд хүлээн зөвшөөрөөд тойргийн хороо тогтоол гаргаад Чинэр төмөрхөө хоёрыг улсын их хурлын гишүүнээс сонгогдсон тооцоогоо гэсэн тогтоолоо гаргаад улсын их хурлын гишүүний төрөмлөгөө өгсөн шүү дээ, өгсөн асуудал. Тэгээд дараагаар гиг үнтгэл нэг шүүгчийн захирамж гараад би тэрийг буруутай гэдэг ингээд энэ тангараг өрөөлөөгүй юм л аваад зорсон юм л асуудал. Энэ бол цаашдаа бас энэ Монголын энэ ардчлалын сонгуулийн ардчлалыг л үгүй хийх маш том тийм буруу бас дохио болсон гэж би бол бодлоо. Цаашдаа ингээд хүн болго ингээд ард түмний сонголтыг хүлээн зөвшөөрөхгүй ингээд шүүхэд өгөөд байдаг ийм асуудал бас гараад иж магадгүй. Гэхдээ энэ жилийн 12 оны сонгуулийн хуулинд бол энэтэй холбоотойгоор бас асуудлыг бас нэлээд зэгцэлсэн байна лээ. 3 асуудал зэгцэлсэн байна. Нэг дэх асуудал нь бол тухайн сонгуулийн маргаан аль нутаг дэвсгэрт гарсан байна уу? Тухайн тэр нутаг дэвсгийг хариалж байгаа шүүх энэ асуудлыг авч хилцснэ гэд ингээд хуулинд орсон. За 12 онд яасан гэхэл манай Өвөрхангай аймагт болсон сонгуулийн маргааны чинь хааваас хан уул дүүргийн нэг шүүгчдэр авчирч захин дараал ингээд бүх юм зогсооцсон байхгүй. Хоёр дахь асуудал нь тэр насан туршаагүй хоёр хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд оролцуулсан байна гэдэг асуудлаар би тэр намайг буруутгах гэдэг. Гэтэ тэр хүүхдийг би оролцуулаагүй. Тэгээд нөгөө сонгуульч нь өөрөө холимог тогтолцоо очиж тэр насан туршаагүй хүүхд оролцсон байна уу гэдгийг цагдаа тогтоогоогүй. Яг оролцуулсан болоод Чинзэрэгч гэсэн өөрөө нэр дэвшигч. Монгол Ардын наам ч гэсэн бас нөгөө профессионал санал авч байгаа бас нэр дэвшигч шүү дээ. Яг оролцуулсан цагдаа тогтоовол тэгвэл Чинзэрэг оролцуулсан байна уу? Монгол Ардын наам оролцуулсан байна уу гэдгийг бас авч үзэх асуудал байсан байхгүй. Тэгэхээр ерөөсөө тэр насны хүүхдэд сонгуулийн сурталчилгаанд оролцуулсан байна гэдгийг хинч тогтоогоогүй ганцхан шүүгч тийм байна гэж захирамж гаргацсан. Тэгээд Монгол Ардын наам оролцуулсан юм уу, Чинзэрэг оролцуулсан юм гэдгийг бүр ингээд нарийн заагалж ялах хэрэгтэй тийм асууч хийдэг. Харин энэ жилийн хуулинд бол тэр бас буруу гэж асуудал үүдсэн юм байлгүй. Насны хүүхдийг оролцуулсан бол сонгуулийн нэр дэвшигчийн нэрсэн жигсаалтаас хаснаа гэдэг асуудал ам бол энэ жилийн сонгуул хуулиас бол автсан байл. За 3 дахь энэ сонгуулийн маргаантай холбоотой асуудал дээр шийдсэн асуудал өмнөх бас
сонгуулиа гарсан алдааг бас зассан юм гэж би ойлгож байгаа. 12 онд төмөрхөө тэр миний одоо сонгуулийн маргаантай холбоотой асуудал шийдэх ерөөсөө намайг хариуцагчаар оролцуулаагүй. 3 дахь итгэхээр оролцуулаагүй. Тэгээд ганцхан шүүх шийдчихсэн байхгүй юу? Бүрэлдэхүүнтэй шүүх ороогүй, шүүх хурал ороогүй. Одоогийн сонгуулийн хуулинд бол сонгуулийн маргаантай холбоотой асуудлыг шүүхтэй шийдэхдээ заавал бүрэлдэхүүнтэй шүүх шийднэ гэсэн. Бас нэг гэж хуулинд орсон. Тэгэхээр би бол бас ч нэг талын одоо бас нөгөө дэвшил болж байгаа юм болов уу гэж харж байгаа. За шүүх гэрсэн. Ер нь сүүлийн үед Монгол улсад шүүхтэй холбоотой асуудал их гарч байгаа л да. Тэгээд шүүх хууль эрх зүйтэй холбоотой асуудал ер нь Монголд ямар үгүй. Тэл дээр таваас ямар бодолтой вэ? Ер нь яг хөө манай ерөнхийлөгчээс ахгуулаад шударга байцаая гээл тэгэл одоо хууль шүүхийн өмнө ард түмэн биш албан тушаалтан одоо шүүхийн өмнө албан тушаалтан одоо шүүхийн өмнө бүхийдэг одоо цаг ирж байгааг яриад идэг. Гэхдээ яг одоо тэр 12 оны сонгуулийн маргаантай холбоотой асуудлыг шүүхөөр шийдсэн асуудлыг үзэхдээ үндсэндээ нөгөө албан тушаалтан шүүхийн өмнө албан тушаалтан бүхийдэг биш ард түмэн одоо бүхийдэг ийм одоо байдал бол арилаагүй юм болов уу гэж би бол тэгж бол боддог. Гэхдээ энэ бол ганцхан одоо бас надаар одоо бас дуусаасаа гэж л бол би бол тэгж боддог. Тийм учраас ер нь бол цаашдаа бол энэ шүүх засаглалыг бол боловсронгуй одоо болгох хамгийн гол нь хүн болгон одоо хуулийн өмнө эрх тэгш одоо байх тэр одоо эрхийг нь одоо илүүлэх ёстой гэж. Тийм одоо чиглэл одоо манай шүүх бол бас нэлээд сайн одоо бас шинжилгээ хийгдэх байхаа гэж бодож байгаа. Яг сүүлийн мэдээлэлэр бол бас шүүх бол нээлттэй одоо болж байгаа цахим болж байгаа тэр бас янз янзын асуудал яригдчихл байгаа юм байна лээ. Тэрийг нь бол бас одоо бас дотроо бас сайн юм байна гэж бол бодож байна. Нөгөө талаас нь шүүгчдийн нийгмийн баталгаатай холбоотой цалин малин одоо бас нэмэгдэж байгаа. Бусдаас одоо бас тийм хараат усаар одоо бас ажиллах нөхцөл боломж нь бас багасаагаар одоо бас нэмэгдэж байгаа гэсэн асуудал байгаа. Тийм учраас энэ бас ингээд явцаар ингээд засагдах болов гэж бодож байна. Тэгэхээр үзэгчдээ миний Монгол нэвтрүүлэг за хоёулаа ярилцаад хэдийн 40 минутыг ардаа хийсэн байна. За энэ дүрээд миний Монгол ярилцлага нэвтрүүлэг төр завсарлаж байна. Миний Монгол ярилцлага нэвтрүүлэг үргэлжлүүлж байна үзэгчтэй. За өнөөдөр манай зочин хойморт Монгол Ардын намын даргын зөвлөх за хөдөлмөрийн сайд асан. За содномын чин зэрэг эрхэм бол оролцож байна. Түрүүн хоёулаа асуултаа улсын хурал гишүүдийн талаар яриад явсан тийм ээ. За одоо бол үндсэн хуулийн нэг сүүлд нэг цэц улсын хурал дээр болоод байгаа үйл явдлыг ярил. Энд бас таны одоо үндсэн хуулийн улсын хурлын сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт гэх мэт энд янз бүрийн зүйл гараад байгаа шүү дээ. Энд таны бодлоод ямар байдаг юм бэ? Үндсэн хуулийн цэц улсын хурлын гишүүдийг нөгөө намын одоо жагсаалтаар сонгож байгаа нь бол үндсэн хууль өртсөн гэсэн юм асуудал үүсээд тэгээд өчигдрийн улсын хурлын чуулганаар бол цэцийн дүнтгэл хүлээгээд авчихлаа. За ер нь одоо бол тэгээд нэгэнт улсын хурлын гишүүдийг намын жагсаалтаар одоо бас батлахгүй байх тухай асуудал улсын хурал дээр шийдэгдсэн учраас бол улсын хурлын гишүүдийг бол мажоритар нөгөө нэрээр нь одоо сонгодог энэ тогтолцоор л орох нь. Тэгэхээр бол одоо маш одоо богино хугацаанд улсын хурлын тухай сонгуулийн тухай хуулинд бол өөрчлөлт оруулах баг. За хуучин одоо 12 оны эцсээр одоо баталсан сонгуулийн тухай хуулиар чи өнөөдөр 5 сарын 5 өнөөдрөөс бол эхлээд намууд бол нөгөө сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсийн одоо зардал одоо төвшүүлж эхлэх одоо өдөр нь ингээд цаг хугацаанд маш одоо их бага учраас маш одоо богино хугацаанд улсын хурал дээр энэ асуудлыг бол авчид шийдэж одоо хуулинд өөрчлөлт оруулах болов гэж бол би бол бодож байна. За би бол сая улсын хурлын гишүүднийг одоо бас профессионалаар буюу намын одоо жагсаалтаар сонгодгийг одоо бас болсон нь бол бас би зүйтэй гэж бол үзэж байгаа. Ер нь бол сүүлийн 2 жил Монгол Ардын нам ч гэсэн ер нь улсын хурлын гишүүдийг намын жагсаалтаар сонгодгийг одоо бас ер нь болгон зүйтэй юм шиг ард түмэн ч гэсэн бас ингэж үзээд байна. Тийм учраас энэ асуудлаар одоо ард түмний санал асуулга явъя гэдэг асуудал ярьж бас улсын хурлын тогтоолын төсөж гисэн одоо бас боловсруулж улсын хурлд бол оруулж байсан. Тэр утгаараа Монгол Ардын нам бол энэ одоо асуудлыг бол дэмжиж байгаа.
Ер нь хөдөөгийн иргэдтэй ч гэсэн уулзахад бол иргэд бол нэг зүйл хэлээд байгаа шүү. Ер нь улсын хурлын гишүүдийг үндсэн хуулиараа шууд одоо сонгоно гэсэн үндсэн хуулийн заалтаач улсын хурлын гишүүдийг иргэд бол өөрсдөө сонгож юмар байна. Ерөөсөө намын жагсаалтанд ороод нуугдчихаар аль л одоо нөгөө муу нэртэй нөгөө олигарх гэгдэж байгаа иргэд сонгогчтойгоо ирж уулздаггүй тэр одоо улсууд нь ингээд намын жагсаалтанд одоо нуугдчихаар ингээд намын жагсаалт нэрээр сонгогдоод байна. Ер нь бол бид үндсэн хуулиар олгогдсон эрхийн хандлагыг шууд одоо сонгож байна. Тэр бидэнд одоо дуу хоолойгоо сонсогддоггүй, нүүр царайгаа сонсогддоггүй усуд бид сонгомооргүй. Дуу хоолойг нь сонсч байж, нүүр царайг нь харж ийж, бүр одоо ингээд болдгол өөрийн гараар байж ингээд бүр имэрч үзчихэж одоо сонгомоор ард түмэн ирээд шүү дээ. Тийм учраас энэ ард түмний одоо хүсэлт бол нийцсэн ийм одоо асуудал болсон болов уу гэж би бол тэгж бодож байгаа. Тэгэхээр одоо их хурал дээр дараагийн хуулийн төслийг одоо шаардлагат оруулаад шийдэх бах том одоо мажистер байх юм уу жижиг одоо мажистер байх юм гэдэг асуудал бол шийдэх болов гэж би бодож байгаа. Ер нь зүгээр намуудын одоо төлөвшлийг асуудлыг аваад үзэхэд уг нь бол тэр пропорционал тогтолцоо уг нь баймар юм шиг байх. Нэг нь манайх ч юм бол бас парламентын засаглалтай орон нөгөө талаас энэ иргэд бол энэ намууд одоо төлөвшөхгүй гэдэг асуудал ч юм бол бас одоо хариуцлагатаас асуудал профессионал нь байж иж энэ одоо хариуцлагатай тооцох асуудал баймар. Яагаад одоо ингэж ордон мэдэхгүйс нэг мэдгэтэл намын жагсаалт нуугдж байгаа нэг сонгоо хүн гараад ирлээ гэдэг үнэхээр намууд ямар хүнийг ямар нөхцөл шаардлага хангасан хүнийг тэр жагсаалтанд орохоо гэдгийг бодлогыг бол өнөөдөр аль ч нэм бол тодорхойлж гаргаагүй. Хоолой тэр намынхаа дүрм ч гэсэн ийм одоо нөхцөл болзол шаардлагыг хангасан хүнийг бол тэр одоо жагсаалтанд одоо оруулна гэдэг асуудал одоо болтыг тодорхойлогддог байхгүй. Уг нь одоо энийгийн ингээд тоглоомын дүрм нь тодорхой болоод ил болоод ингээд явхад бол бас уг нь ч бас болохгүй ч асуудал биш үү гэж боддог. Ер нь тэр профессионал байх юм бол бас нөгөө намууд бас яхан хариуцлагатай одоо байх, яхан намууд бас яхан төлөвшөх ийм одоо чиглэлүүд бас яхан зөвхөн юм бол би бол одоо бодод нэгд одоо үндсэн хуулийн цэцэн гээд шууд одоо сонгох иргэдийн үндсэн бодлого олгох зэрлэгж өрчиж яана гэдэг ингэ шийдсэх хол хүлээгээд авцсан учраас бол одоо харин богинохон удаа хугацаанд маш аралтай профессионал явуулах. За миний боддоор бол зүгээр том профессионал том мажистер байх юм уу жижиг мажистер байх гэдэг намайг бол шийдэх бах. За миний бодож байгаагаар бол том мажистраач даваа тал бий сул тал бий жижиг мажистраач даваа тал сул тал бий. Том мажистрат бол ямар сул тал байна вэ гэхээр нэг намын одоо 2 3 хүн хоорондоо одоо өрсөлддөг нэг 3 дахь одоо мандатанд багтахын тулд одоо хоорондоо өрсөлддөг намын одоо ийм нэгдлийг одоо бас алдагдуулдаг нэг аюултай. Жижиг мажистрийн бас нэг одоо сул тал нь бол нөгөө жижиг намууд болоод бие таагчнын одоо бас санал бах магадлал маш одоо өндөрсдөг ийм одоо бас сул талтай. Тэгээ нэг хуучин бас ярьдаг бас нөгөө жалга догны депутат гэж ярьдаг байсан шүү дээ. Тийм одоо бас асуудал бас нэлээд жоохон үүсдэг. Яг нөгөө талаас нэг даваа тал нь болоод жижиг мажистар болох юм нөгөө орон нутгаас дэвшиж байгаа сонгогч гишүүд нь болоод жижиг цөөн одоо 5 6 сумаар хариуцж ажиллах учраас бол хүн болгонтойгоо туулж ажиллах тэр нь бол бас одоо саналуудыг нь одоо бас сонсох хүн бүртд хурцд ажиллах тэр даваа тал нь бол бас нэлээд тийм ойр дөхөм одоо болдог гэж бодсон. Тэгээд одоо намууд шийдэх байх нөө маргашгүй ингээд хуулийн нь одоо шийдэхгүй л нөгөө өнөөдөр нэр дэвшүүлэх хугацаа нь эхэлж байгаа учраас энэ хуулийн одоо хугацааг үж яхан хойштуулаад тэгээд шийдчих юм зайлшгүй шаардлагатай байгаа гэж бодож байна. За сүүлийн үед нөгөө иргэд сонгуульд оролцох итгэх нь буураад байгаа. Тэгээ энэ ингээд явны учир ингээд буураад байд. Одоо энэ жил бол ингээд буурч магадгүй л харагдаад байна л да. Ер нь ингээд судлаачдын гаргаж байгаа судалгаанаас үзэхэд бол ингээд жил ирэх тусам их хурлын ч гэсэн тэр ерөнхийлөгчийн сонгуулийн ч гэсэн тэр ингээд орж байгаа иргэдийн төвшин бол одоо буураад байгаа. Эрс бол одоо буураад байгаа асуудал харагдаад байдаг. Энэ нь бол хоёр талтай холбоотой асуудал байгаа болов уу гэж бодож байна. Нэг дэх асуудал нь нөгөө улсын хурлын өнөөгийн байдалд иргэд ингээд сэтгэл ханамжиг болчих, итгэл алдарч байдал ажиглагдаад байна шүү дээ. Тийм учраас бол үндсэндээ сонгуульд одоо оролцох хэрэг байна уу юу гэдэг ийм одоо байдал бас иргэдийн дунд нэлээх байдаг баг. Энээсээ энийг дагаад одоо бас манай сонгогчдын эрс одоо бас нэлээд одоо буурдаг болов уу гэж. Тийм учраас бол манайхан бас эрдсэнд бол маш сайн одоо анхаарах хэрэгтэй. Ингээд сонгуульд орохгүй байх гэсэн бол энэ одоо нөгөө таны нөгөө итгэлийг хүлээхгүй
дараагийн одоо парламент бүрдэх ийм нөхцөл бүрдээд байгаа байхгүй юу гэдгийг л манай иргэд маш сайн одоо ойлгож маш сайн нэгтгэж оролцох хэрэгтэй нэг асуудал. Хоёр дахь асуудал нь төр засгийн одоо байгууллагууд сонгуулийн одоо явуулах үйл ажиллагаа хариуцж байгаа байгууллагууд бол олон дүүнээ сонгуулийн даваа талыг одоо маш сайн ойлгох, сурталчлах ийм одоо ажил маш сайн хэрэгтэй. Манай иргэд нэг зүйлийг л ойлгодог. Манай үндсэн хуулийн чинь бол засгийн эрх ард түмний одоо мэдлэг байна гэсэн ганц үг шүү дээ. Тэрийг бол одоо засгийн эрх бол ард түмний мэдлэгээс ганц нэг үг л үрий. Тэрийг бол манай ард түмнээс ойшиж үздэг. Тэр засгийн эрх ард түмний мэд байгаа яг тэр торгон агшин чинь яг одоо тэр сонгуульд очиод хэнийг одоо сонгох вэ гэд тэр нөгөө кабинд ороод дугуулах гэж байгаа тэр агшин чинь бол та засгийн эрхийг одоо барьж яана гэж гэсэн тэр үндсээ ойлгож байна хгүй юу. Яг тэр торгон одоо үндсэн хуулиар олгогдсон засгийн эрхийг барьж байгаа тэр торгон агшнаар та өөрийнхөө үзэл бодлоор маш зөв хийх хэрэгтэй. Тэгээ манайхан бол дандаа нэг өнгө одоо мөнгөнд одоо бас хууртагддаг. Тэр бол үндсэн хуулиар олгогдсон нөгөө засгийн эрх ард түмний одоо мэдлэг байна гэдэг тэр одоо онцгой хинт ч одоо алдчихгүй одоо онцгой эрхийг биднээс л ойшоохгүй яваад байгаа хгүй. Яг тэр засгийн эрхийг барьж байгаа тэр торгой агшин чинь бол яг та кавин ороод тэр улсын хурлын хин одоо миний итгэлээ дааж чадах үгээд дугуулах гэж зогсож байгаа яг тэр торгой агшин чинь бол үндсэн хуулиар засгийн эрх ард түмний мэдлэлтэй байна гэсэн тэр үндсэн хуулиар олсон эрхийг хэрэгжүүлж байгаа онцгой мөччнээ. Тийм учраас та энэ үндсэн хуулиар өөрт олгогдсон хинтэж одоо хуваалцсан шүү. Энэ одоо онцгой эрхийг өөрийн одоо маш сайн өөрийн үзэл бодлороо итгэл үнснээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгж чадах юм бол бидний итгэлийг одоо даах чадах нөгөө парламент бүрдэн тэгж чадвал бидний итгэлийг даах засгийн газар дээр бүрдэж чадна л гэж л. Тэгж л одоо бид нар маш сайн одоо саана хариуцлагатай хамтрах хэрэгтэй. Манай иргэд ч гэсэн өөрсдөө энэ 76 муу байна. Энэ 76 одоо итгэл даахгүй байна гэдэг байгаа. Бид ч гэсэн өөрсдөө нөгөө сонгуульд одоо ач холбогдол өгдөг байхгүй юу? Хэнийг сонгосон ялгаа хамаа байна гэж манайх их ярьдаг ш. Тэр биш. Та тэр үндсэн хуулиар олгогдсон онцгой эрхэл одоо маш шудраг яг өөрийнхөө итгэл үнэмшлэл хэрэгжүүлж чад. Тэгэх юм бол та бол өнөөдөр таны итгэлийг даасан парламент, итгэлийг даасан засгийн газар бүрдэх боломж нь байгаамаа л гэж л бодож байна. Тэгээ сонгуул улс төр ярьсан юм чи хоёул сүүлийн үед ингээд зарим хүмүүс яриалаа л да 76 гишүүнүүд тоог нэг хэсэх ёстой ч юм уу тэг 156 болгоно ч гэхдээ нэг тиймэрхүү юм яриад байгаа л да. Энэ дээр яг яах ёстой 156 болох ёстой юм уу 76 болох ёстой юм за эсвэл бүр болоод ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой ч юм уу. Тэгээ одоо бол улсын хурлын гишүүдийг тоог нэмэгдэх асуудал бол байхгүй шүү дээ. Одоо бол сонгуулийн тов зарлагдсан 6 сарын 29-нд бол бид нар сонгуул өгдөөр юм бол өгнө. Зүгээр наад асуудал чинь нэг үндсэн хуулийн хавар байхan чинь нөгөө үндсэн хуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар парламентаас байгуулагдсан ажлын хэсгийг санал дүгнэлттэй холбогдож нэг 99 болгоно гэж нэг яригадаад тэгээс үлдээ энэ ч бол олон түмний эсвүүцэлтэд тулаад тэгэд бол одоо намжсан шүү дээ. Тийм учраас бол одоо бол их хурлын гишүүдийн тоог одоо нэмэгдүүлэх асуудал одоо бол байхгүй. Зүгээр дараагийн шинэ парламент нь одоо үнэхээр одоо олон түмний итгэлийг даасан тийм одоо шудраг сайн одоо чадвартай парламент одоо бүрдэж чадах юм бол үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг бол хөндөхийн бол үүсэхгүй. Тэр үед бол одоо бас бид бас ард түмэн өөрсдийнхөө дуу хоолойг одоо бас дахин хүргэх гаргах юм бол боломжтой. Би бол бас тодорхой хэмжээр үндсэн хуулийн өөрчлөлтийг бас хийх бас заашгүй бас шаардлага бий явах гэж бол үздэг. За нөгөө талаас үндсэн хууль бол бас зайлшгүй одоо ерөөсөө хөдөлгөж болохгүй ч одоо бас асуудал биш шүү дээ. Тийм учраас зайлшгүй шаардлага бий болвол одоо ард түмнийхэн санал асуулган дээр үндэслээд үндсэн хуулийн өөрчлөлтийг бол хийх ёстой. За миний үндсэн хуулийн өөрчлөлт хийх одоо асуудал яригдахад миний одоо боддог байсаар бол парламентын гишүүдийн тоог нэмснээр бид нар бол асуудлыг сайхан болгож байгаа. Энэ бол одоо парламентын гишүүдийн тоо гүйл цөөдсөндөө болоод ингээд улс орн одоо эдийн засаг хямраад байгаа юм уу? Энэ одоо засаглалын хямрал болоод байгаа гэж би бол үзэхгүй байна. Хамгийн гол нь энэ засаглал хоорондын энэ эрх мэдлийн хуваарлтыг нь оновчтой болгож өгөх асуудлыг бид юунд нь ярих хэвээр. Ерөнхийдөө ямар их мэдлэлтэй байх юм, их хурл нь ямар мэдлэлтэй байх юм, төв засгийн газар ямар их мэдлэлтэй байх юм, орон нутг нь одоо орон нутгийн засаг нь ямар одоо их мэдлэлтэй байх юм гэдгийг яг одоо энэ эрх мэдлийн хуваарлтыг маш одоо оновчтой болгож өгөхгүй бол энэ манад бас энэ
засаглалын хямралын одоо асуудал бол байнгын одоо сэдв одоо байж байна. Манайд одоо нэг хуулиуч гэсэн ийм зүйлүүд байдаг штеп. Төв засгийн газар аймаг нийслэл дүүрэг сум дүүргийн засаг даргын эрх мэдлийг ч гэсэн манайх ерөөс одоогоор тодорхойж нарийн тодорхойж өгч чаддаг байхгүй. Нэг одоо хууль гаргана, засгийн газар бүр ирэхэд нэг юм орхон орно, тэгээд дараагаар нь залгаад бүх шатны засаг даргын бүр ирэхэд орчдөг. Тэгэхээр одоо боловсролын ерөнхий боловсролтой холбоотой асуудлаар төв засгийн газар ямар их үүрэгтэй байх юм, аймаг нийслэлийн засаг дарга ямар их үүрэгтэй байх юм, дүүрэг сумын засаг дарга ямар их үүрэгтэй байх уу гэдгийг нь шат шатанд нь одоо тэр эрх үүрэг мэдлийг нь тэгээ хариуцлагыг нь маш одоо оновчтой тодорхой болгож өгч ийж бид нар одоо энэ хямралтай байдлаас маш одоо түргэн одоо гарна гэж бодож байна. Нөгөө талаас энэ засаглалын ч гэсэн одоо хооронд одоо ерөнхийлөгч нь ямар их мэдлэлтэй үүрэгтэй байх юм, парламентын засаглалтай оронд бол ерөнхийлөгч эрх үүрэг ямар байх юм, засгийн газар эрх үүрэг ямар байх юм гэдэг асуудлыг маш одоо тийм хувирлтыг маш одоо оновчтой болгох хэрэгтэй. Би бол энэ асуудлаас эхлэх ёстой. За тэрнээс өөр парламентын гишүүдийн олон цөөн бол нэг тийм яриад байх асуудал биш. Тэрийг нэмснээр энэ сайхан юм болж би бол одоо болчин ч гэж боддоггүй. Хань жил улсын хурлд нэр дэвшгүй. Тэг одоогор бол шийдсэн юм алга. Тэгээд энэ нөгөө одоо ч тэгээд баргаж одоо засгийн нөгөө парламент нөгөө хууль маань тодорхой бос байгаа учраас баргаж одоо сонгуул 6 сарын 29-нд болдгол байгаадаа гэсэн бодолтой байна. Тэгээд бол нөгөө шагсаалтаа сонгогддог хууль нь байхгүй болсон учраас том мажистер байх уу, жижиг мажистер байх уу гэдэг асуудлууд нь их хурд шийдэх бах. Хууль эрх зүйн орчин тодорхой болгохлоо өөрийнхөө байсрыг бол илэрхийлнэ. Ер нь зүгээр манай нутгийн иргэд бол дэвших ёстой. 12 онд бол бид нар таныг бол сонгосон. Сонголтон одоо бид нар бол дахин одоо баталгаажуулах ёстой гэсэн тийм байсварт байд юм байна лээ. Тийм учраас бол бас энэ иргэдийнхэн сонголтонд одоо бас хүндэтгэлтэй хандж таарах бах. Би ч гэсэн 12 онд иргэдийнхэн сонголтонд одоо хүндэтгэлтэй хандаад иргэдийнхэн сонголтонд итгэл үнэмшилд одоо үнэлжүүлдэж яана гэл ингээд гудамжинд гүчээр нэг одоо шүүгчийн захирал гарсан ч гэсэн өөр тийшин одоо урууж одоо шаргаагүй ингээд олон дүмнийхэн итгэл үнэмшил сонголтонд одоо үнэмч одоо байгаа учраас бол тэгээд иргэдийнхэн олон дүмнийхэн нутгийн зон олонныхон тэр самд хүсэлтийг одоо бас хүндэтгэлтэй хандах ёстой болов гэсэн бодолтой байгаа. Ингээд энэ хууль эрх зүйн орчин тодорхой болохлоор тэгээд одоо бас намын хамт олон намын одоо тэр шийдвэрийг одоо бас харна. Тэгээд ер нь бол одоо бас орж харах болох гэсэн юм бодолтой байна. Тэгэхээр бидэнд бас цаг зав гаргаж студид 60 минут ширэлцсэн танд баярлалаа. За. Үзэгчдээ өнөөдрийн манай Миний Монгол нэвтрүүлэгт Монгол Ардын намын даргын зөвлөх хөдөлмөрийн сайдасан Содномын чин зөриг эрхэм оролцлоо. За нэвтрүүлэг маань энэ төрөд өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Баяр таа.